За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо болохоор бичлэгээ орой хийж байна. Тэгээд бас өглөө үзэх хүмүүстэй, өдөр үзэх хүмүүстэй, бас орой үзэх хүмүүстэй бүгдэнд нь мэнд хүргэж байна. За тэгээд хэд хоногийн өмнө болохоор ер нь бол өнгөрсөн 7 хоногоос эхлүүлээд YouTube руу орох болгонд нэг энэ бол чиний өнөөдөр үзэх хамгийн гоё кино байх болно гэд тэрийг бас та хэд маань бас зарим нь үтсэн гэж магадгүй ямар ч гэсэн тэр айгүйх ингээ харагдсан байхгүй юу? Энэ бол чиний өнөөдөр үзэх хамгийн гоё кино байх болно гэд тэг би за яах вэ? Тэгээд үнэхээр гоё бол гоё л ах та гэтээ одоохондоо үзэхгүй гэж айгүйх тэгж хоошлуулаа яваад исэн юм. Тэгчээд өнөөдөр айгүй сонирхолтой нэг сонин зүйл нь болохоор юу болсон бэ гэвэл би ингээд зургтаа асаагаад нэлийн хэд хоног нөгөө зургт үзег болохоор за ямар ч юу зургтаа асаая тэгээ зургтаа асаагаад зүгээр гоё багцаасаа кино үзчихье гэж бодоод тэгээд тэгж бодоод удирдлага хайгаад эхэлдэг байхгүй юу? Хоёр удирдлагатай. Тэгээд нэг нь болохоор зөвхөн YouTube ороод нөгөөхөрөө заавал багцаа орж үзэхээс өөр аргагүй болчдөг. Тэгээд нөгөө яг одоо ганц удирдлагаар ерөөс үзэх ямар ч боломжгүй. Тэгээд яг нөгөө удирдлага хайгаад бүр үнэхээр олохгүй байх. Би бүр ингээд бүр буудан гаяж тийшээгээ ингэж үзээд бүр ингээд хаас айгу хайсан заяа ямар ч нэг газар байгалаа. Гэтэ ямар ч хайгаа бүр олдохгүй. Тэг би яг үндэ ингээд өөрөө ингээд өнөөдөр нэг нөөц дээрээ бүү стресс дээрээ айгу гоё бичсэн ингээд стресстэж болохгүй. Don't be stressed энэ төрөйг бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэгснээ би өөрийгөө ингээд за би стрессж болохгүй. Энэ удирдлага олохгүй байхын тулд нэг айхтар стресстэд яах вүлээ. Тэгээд тийм учраас зүгээр окей за ямар ч гэсэн л би стрессж болохгүй. Гэтэл цаанаас ингээд тийлтрээд байгаа байхгүй бүр ингээд нөгөө гоё багцаасаа кино үзэнгээ ингээд бодоод тэгээд тэрийг үзэж чадахгүй болохоор ингээд айгу хэцүү. Тэгсэн би тэгээ бичсэн би ингээд хүмүүст айгу гоё ингээд гоё зүйлээр нөлөөлөе гэдэг хэрнээ би стрессж болохгүй гэдэг. Тэгээ ямар ч тач өөрийгөө ингээд айгу гоё тайвшруулсан аахгүй би одоо ингээд энийг олдохгүй байна гэд стрессд ямар шаардлагагүй. Би харин тэрний оронд би зүгээр окей YouTube-ээс зүгээр кино үзчихъя л да. Тэгж өөрийгөө тайвшруулгаад тэгсэн за YouTube-ээс ямар олигтой кино үзэх вэ гэж айгу муухай ингээд дотор ингээд бодогдоод тэгээ ингээд за зүгээр ямар ч тач үзчихье. Тэгээ ингээд гүйлгээд YouTube зургтаа асаагаад яг YouTube-ээс харж исэн чи яг нөгөө би бараг ингээд бүхэл бүтэн 7 хоногийн туршид энэ бол чиний өнөөдөр үзэх хамгийн гоё кино байх болно ингээд тэр дахиад гараад ирвэ. Тэрэн гутан за окей би шууд юу вэ энэ киног л одоо үзье да гэж бодоод тэгээд та бүхэн маань бас энэ би одоо яг ярих гэж байгаа нэг сэтгэл байгаа комент байгаа. Тэгээд энэ зүйлийг ярьсны дараа та нар маань бас заавал үзээрэй гэж ер нь бол уриалж байна. Гэтэ үзэхгүй таны сонголт учраас тэгээд энэ одоо би ямар ч чадвал оруулчих. За яг YouTube дээр амар хичнээн ир үсгтэй юм да ардаас нь амар гэдэг нь гут баг 5 одоо юм R үсгтэй, R үсгтэй. Тэгээд тэрийг ингээд бичингууд угаас YouTube дээр гараад ирнэ. За тэгээд энэ киног үлдсэн сэтгэл би одоо ингээд уйлцсан байгаа болохоор жаахан бүлцэгдсэн байгаа байхгүй. Тэгээд бүр үнэхээр уйлууллаа. Тэгээд яагаад уйлд юм бэ те? Яг кино үзэхээр гэдэг нэг юм шалтгаан байгаад байна л да. Тэгээд мэдээж ингээд кино үзэхлээр хүмүүс магадгүй ингээд зарим нь илүү их тийм өрөвдөх зөрсгөлтэй тий. Тэгээд надад тэрнээс илүү нэг бодогдсон зүйл миний ингээд би нөгөө нэг өөрөө тэр одоо сэтгэл зүй одоо тэр киног ингээд би саяны одоо энэ киног үзээд ингээд хүмүүс ер нь бол тийм штэ өөртөө нь одоо юу гэдгийг тий нөгөө нэг одоо ингээд ер нь бол ингээд өөрийнх нь одоо тий яг өөртөө заяа ер нь бол ингээд нэг киног үзэхэд ингээд өөртөө айгуу тийм адилхан аль эсвэл юу гэдэг хүмүүс ер нь бол тийм штэ ингээд үнэхээр яг тэр зүйлийг өөрөө ингээд туулаад мэдрээд явж байгаа хүмүүс тэр адилхан амьдрал нь адилхан тэр зүйл нь ингээд тэн дээр ингээд гардаг ч юм уу тэгэн гут ингээд сэтгэл нь хөдөлж яж болно штэ яг түүнтэй адилхан надад юу бодогдсон бэ гэвэл ерөөсөө айгуу тийм хүч нэмсэн кино байлаа л да. Ингээд уйлахаас илүү окей би үнэхээр энэ зүйлдээ тууштай байх хэрэгтэй юм байна. Би яг энэ киноны одоо тэр гол дүрийн баатар шиг би бүр ингээд ямар ч байсан би ингээд бүр хизээч за би энэ зүйлээ орхиж болохгүй би ингээд тууштай байсаар хагаад авнаа гэдэг нэг тийм зүйл гарсан дээ. Тэр нь юу юм бэ гэвэл товчгоо ярихад болохоор энэ кино бол энтхэг кино байгаа. Тэр нэрэл яг би энэ киног бас л ингэж бодсон. Ер нь бол за энтхэг кино ер нэг бүжгэлж дууссан те нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тиймэрхүү байгаадаа гэж тэгсэн чинь энэ киноны хувьд угаасаа эхлэл дээр нь ярьж байгаа. Одоо энэ амар гэдэг одоо YouTube хийдэг киноны юм товчлол хийдэг залуу. Гэхдээ нилээ энэ киног бүр ингээд уртаар нь тэр чигт ингээ ярьсан байхгүй. Надад айгүй сонирхолтой байсан. Тэгээд юуг олж харсан бэ гэвэл тэр гол дүрийн залуу болохоор энтхэгт одоо тий энтхийн нэгэн одоо хөдөө тосгонд амьдардаг байсан. Тэгээд New Delhi буюу одоо Шин Дели рүү тий яг одоо энтхэг усынхаа нийслэл одоо хот руу гэсэн үг тий одоо манайхаар Улаанбаатар хот руугаа
ирээд нэг хөдөөний залуу ирээд ингээд сураад тэгээ тэгин гутаа бүр маш олон ингээд зүйлүүдийг ингээд туулж байгаа байхгүй юу. Тэгээ бүр ингээд тэнцэхгүй ингээд бүр бүр арай бүр хичнээн ч удаа шалгалт өгөө те 12 удаа пэлцэж байгаа тэгээ бүтлгүүцэж байгаа тэгсэн ч гэсэн ингээд шантрахгүй ингээд бүх зүйлүүдээ хийж өөрөөсөө шалтгаалах бүх зүйлүүдээ хийгээд тэгээд бас түүнд айгүй гоё сайхан сэтгэлээ хүмүүс бас тусалж исэн. Хамгийн гол нь энэ залуугийн хичээл зүтгэл байсан. Тэгээд тэр хамгийн гол нь яг бүр ингээд хүссэн зүйлдээ хүрч чадсан юм аа. Тэгээд энэ кино дуусч байгаа байхгүй. Тэгээд би бүр вау ямар гоё юм бэ. Бүр ингээд хүрч чадахгүй байх үү гэдэг баг юм юу байсан заяа бай. Айгуу тийм хэцүү санагдаад. Тийм тэгээд айгуу гоё бүх юм момент нь те ингээд цаг хугацаа бүх минут хормон ингээд маш үнцэнтэй тийм гоё кино болж чадсан байна. Тэгээд энэ зүйлээр би юг хараад яагаад би уйсан бэ гэхээр би нөгөө нэг TikTok дээр ер нь бол айгүйх олон хүмүүс тэр хуваалцдаг байхгүй юу энэ нөгөө шууд ярьдаг. Тэгээд би нэгэн одоо сонгон шалгаруулалтанд ингээд баг нэлээ сүүлийн баг за ер нь бодох юм бол сүүлийн яг эрчимтэй ингээд баг 2-3 жилийн хугацаанд би энэ сонгон шалгаруулалтанд оролцож байгаа. Тэгээд бүтлгүүтж байгаа. Тэгсэн ч гэсэн би ингээд бууж өгөхгүй. Бүр яг ингээд анхны бүтлгүүтлээс эхлээд миний ингээд бүр ер нь бол нөгөө тэгдэж штэ хүний шар гозоон гэж байдаг штэ тэр шар гозоохоос илүү бүр улам ингээд юу болж ирэхэд байгаа байхгүй бүр ингээд нөгөө гал дотроос асаад яагаад ингэж байгаа бол окей би тэгвэл одоо дараагийнхаа шалгаруулалтанд окей би ингээд тэгээгээ тэг би ингээд бэлдээд ингээд 2-3 тэгээд ингээд харах юм бол яг үндэ айгүй утахгүй ингээд 2-3 жилийн хугацаанд ингээд бүр ингээд дандаа ингээд бүтлгүүтээд сүүлийн шат хүртлээ явангуудаа тэнцэж чадахгүй ингээд унаад байгаа. Гэхдээ саяхан бас ингээд би баг 3-7 хоногийн өмнө баха 3-7 хоногийн өмнө би бүр ингээд маш их цэрхэртлээ уйлж исэн. Тэгээд юу энэ кино цаашаа ингээд уйсан. Тэр нь болохоор нөгөө нэг айгуу гоё өөрийгөө ер нь бол одоо яг тэнцэн гэж ингээд итгээд тэгээ баярлж исэн чинь надад юу ирсэн. Тэг ингээд мессеж ирсэн. Тэгээд тэрийг ингээд хараад бүр ингээд уйсан баггүй. За тэгээд ингээд тэр ингээд уйлаад бүр ингээд айгуу хэцүү болоод тэгсэн ч гэсэн надад миний дотор дахиад нөгөө гал нь ингээд орчин ингээд байгаад байгаа болохоор дахиад хөлдсөж гисэн. Хүү юу вэ? За би юунд уйлахын те үгүй яахаараа одоо би чадах болно гэд. Тэгээ би одоо өөрийнхөө дахиад нөгөө нэг сайжруулах хэрэгтэй зүйлүүдээ сайжруулад тэгээд ингээд багаар ингээд явж гин. Тэгээд саяхан өчигдрийн үед шүү дээ. Ер нь бол өчигдөр би дахиад яг сүүлийн байдлаар бүх одоо материалууд миний дутуу байсан материалуудаа өгсөн. Тэгээд одоо ингээд хүлээж байгаа дахиад нөгөө шалгаруулалтынхаа мэдээг хүлээж байна. Тэгээд те яг тэнцээгүй гэдэг мэдээг сонсон. Гэхдээ одоо бол сэтгэл зүйд айгүй хаттай болцсон. Яагаад гэвэл окей хэрвээ тэнцээгүй байх юм бол би дахиад надад сайжруулах зүйл байгаа. Тэгээд энэний ардаас надад дахиад те BCD гэдэг хувилбарууд байгаа. Тэгээд би яагаад энэ зүйл дээр айгүйх олон зүйлүүдийг ойлгож авсан бэ гэвэл өөрийгөө айгүйх мотивацлаад зөвхөн энэ зүйлээр дуусахгүй. Хэрвээ би энэ зүйлдээ ингээд окей энэ удаа дахиад тэнцээгүй байх юм бол би дахиад өөр нэг гарц гаргалгаа гэдээ гоё гарцсан байгаа. Тэгээд тийм болохоор тэрэндээ айгу баяр хөөрт окей хэрвээ энэ ингээгүй бол би дараагийнхаа TCB BCD гэдэг хувилбар руугаа ингээ ороод явах болохоор тэрнэр юурээс айхгүй байгаа. Тэгээд би сая айгу тийм хүчтэй сэтгэл зүйтэй болж ирсэн. Яг одоо тэр нэг айгу айхтар цэрхэрч байсныг дараа ямар сэтгэл зүй гарсан бэ гэвэл окей би одоо хэрвээ одоо энэ миний яг одоо энэ сүүлийн дахиад би сүүлийн шалгаруулалтанд орж байгаа шүү дээ. Ороод би энэ дэр яг өмнөхөөс илүү надад дахиад нэг айгүй гоё тийм өөдрөг сэтгэл зүй орж ирсэн. Тэр нь болохоор окей би ингээд надад тий ямар нэгэн байдлаар хэрвээ тэнцээгүй гэж хэлэх юм бол би ингээд харин ч ингээд окей за энэ удаа ингэж байгаа болол би дахиад нөгөө өөр нэг арга хэрэглэх гэдэг шүү дээ. Тэр нь бүр ингээд айгүй гоё заяа бүр баг эндээс нөгөө өмнөх байснаасаа илүү гоё юм нэг юу болцсон байгаа хгүй. Тийм нөгөө одоо юу гэдэг ямар ч гэсэн арга зам болцсон. Тэгээд би тэрнийхээ дагуу явчихна окей. Тэгвэл тэр асуудалгүй. Тэгэнгүүт одоо энэ удаа хэрвээ яг тэнцсэн гэх юм бол би мэдээж ингээд бүх зүйлүүдээ ингээд өөрөөсөө ингээд шалгал бүх зүйлүүдээ ингээд гаргасан учраас би бүр ингээд тултлна. Энэ зүйлийг ингээд маш сайнаар хийх болно гэдэг тийм зүйл байсан. Тэгээд энэ удаагийнх дээр болохоор би ямар ч гэсэн ингэж бодсон л да. Ер нь бол хамгийн сайн ойлгосон зүйл нь юу юм бэ гэвэл би энэ зүйлдээ зүгээр л одоо эцэг хүртэлтэй ингээд тууштай байх хэрэгтэй. Тэгээ саяны кинон дээр ч гэсэндээ бүр маш олон ингээд бүтлгүүтээд бүр үнэхээр хэцүү бүр ингээд маш хэцүү ингээд байдлуудад орсон ч гэсэндээ тэр залуугийн үед ингээд шантраагүй. Тэгэхээр би ч гэсэндээ ингээд ерөөсөө шантарч болохгүй. Тэгээд бас энэ бичлэгийг үзэх хүмүүстэй бас би хэлмээр байгаа аахгүй. Ингээд та нар ямар нэгэн зүйлийг зорьсон бол тэр зүйлдээ мэдээж ингээд шантрах зүйлүүд сорилтууд ингээд маш олон бид нар бүтлгүүтлүүдтэй учрна. Гэхдээ та битгий бууж өгөөрэй гэх тэ энэ киноны төгсгөлд бүр ингээд маш их асгаруулсан уйлсан зүйл нь юу байсан бэ гэвэл яг тийж аахгүй. Та бүр ингээд яг надад хэлээд байгаа аахгүй тэ тэнгуүч яг тийм штэ ер нь бол тань ч гэсэн хэлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг
Бүр одоо утгаар өнцөг санагдаад саяны киноны төгсгөлтийг хэлж штэ. Та ингээд зорьсон зүйл байгаа. Тэгээд тэрэндээ та ингээд битгий бууж өгөөрэй. Тууштай байгаараа бүр ингээд эцэг нь заавал үзээрэй. Тэгээд яг энэ эцэг нь ингээд үзэг хүртэл маш олон зүйлүүдийг та даван туулан гэхдээ ингээд тийм ээ та ингээд эцэст нь яг энэ тэр хийжсэн одоо би өөрөө тэр зүйлийн төлөө хөдөлмөрлөж байгаа, тэр зүйлийн төлөө би золиос гаргаж байгаа, тэр зүйлдээ би хүрэхийн тулд хичээж байгаа шүү дээ. Энэ хичээд зүтгэлөв чи хоосон зүйл биш ээ гэдгийг хэлээд байгаа. Тэг хизээ нэгэн цагт эннийхээ шагналыг бүр заавал авна гэдгийг хэлж байгаа хгүй. Тэгээд тийм гоё урам зоригийг өгөөд энэ кино төгсөж байгаа. Тэгээ би бүр ингээд зүгээр баярлаад уйлаад байгаа хгүй. Яг үүндээ ингээд нэг тийм амар тэгж уйлж байгаа биш одоо юу гэдэг нь тэг харамсаад ч юм уу тийм биш. Ингээд бүр айгүй гоё баяр хөөртэй тийм нөлмөс урсан баггүй. Тийм үнэхээр чадхгүйл нь энэ зүйл маань нэрээ хоосон зүйл биш гэдэг. Тэг би энийг үзэж байгаа бүх хүмүүсийг гоё урамшуулмаар нэрээ таны хийж байгаа яг одоогийн хийж байгаа ажил чинь тэг хөдөлмөр чинь зүгээр нэг хоосон зүйл биш ээ. Та эннийхээ хариуд бүр үнэхээр том шагналыг авах болно. Тэгээд тэр нь мэдээж одоо харагдахгүй. Гэхдээ та эцэстээ заавал авна гэдгийг л би ингээ хэлхийг хүсэж байна. Тийм тэгээд саяхан аюу гой зүйл болсон болохоор миний бичлэгийг ингээд манай аав ээж хоёр бүр ингээд шимтэн сууж үздэг гэдгийг мэдсэн. Яасан гэсэн чи ингээд би нөгөө нэг саяхан энэний өмнө нэг бичлэг оруулсан шүү дээ. Нөгөө та өөртөө зориулж гоё ингээд бэлэг бэлдэрээ гэд. Тэгээд би ингээд аав ээж дээр яваад ингээд оцсон. Гэрт нь оцсон чинь за ямар бэлэг шинэ жилээр те өөртөө өгөх гэж гэдгийг би бүр хайхаа юу яаж баг мэдсэн ингээд гэсэн чи YouTube үзсэн байгаа байхгүй юу. Тэгээ бүр ёо за баярлалаа. Тэгээ та хоёр харин өөртөө ямар бэлэг өгөх гэж ингээд. Тэгээ айгуу гоё ингээд яг л айгуу гоё санагдсан надад бүр ингээд аав ээж миний бичлэгийг үзэж байгаа шүү дээ. Тэгээд бүр маш их урам зоригийг авсан. Тэгээд аав ээж хоёр маань энэ бичлэгийг үзээд бас одоо сууж байгаа. Тийм болохоор та хоёр маань бас те үнэхээр тэр гайхалтай шагналыг авнаа. Тэ энэ олон жилийн үр хүүхдийнхаа төлөө зүтгэж байгаа. Тэгээ тэр сайхан шагналыг авах болно гэдгийг аав ээждээ хэлмээрээ. Тэгээ манай аав ээж бол маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэгээ үнэхээр мундаг. Тэгээ та хоёрынхоо энэ хичээл зүтгэл те энэ мундаг байгаагийн хариуд бас охин нь та хоёрынхоо маш том одоо ачиг бас ингээд хариулнаа гэж хэлмээрэн. Тийм тэгээд та бүхэн маань ч гэсэндээ үнэхээр те хайртай дотныхоо хамаг л тэр хүмүүс тэр гоё ачиг нь хариулдаг хүмүүс байгаа учраас тэгээд та нартай хамгийн сайн бүхнийг хүсье өрөөж जैन. Тэгээд миний бичлэгтээ өргөж хамт байгаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгүүд хүртэл төр баяртай. Тэгээд subscribe дарахаа битгий мартаарай гэдгийг хэлмээрээ. Тэгээд эцэст нь хамгийн сүүлийн нэг зүйлийг хэлээд яг жинхнээсээ баяртай гэдээ дуусгая. Та өөрийнхөө зорьсон зүйлдээ үнэхээр тууштай байгаарай. Битгий бууж өгөх мянган шалтгаанууд байдаг. Гэхдээ түүнд хизээч ялагдаж болохгүй. Харин та тэгээ өвдгөө гөвөөд дахиад босох. Үнэхээр тэр хүчтэй сэтгэл зүйтэй байгаарай. Тэгээ эцэст нь үнэхээр тэр одоо хүчтэй байсан сэтгэл зүйг нь заавал шагнах болно. Амьдрал таныг шагнах болно гэдгийг хэлээд дуусгая. Тэгээ дараагийнхаа бичлэг хүртэл түр баяртай.